50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таярд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий, 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлэг маань шууд та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За 4D-ийн тоглогчид эхлээд анхаарлаа хандуулна. За дараа нь 6D-ийн тоглогч нар анхаарлаа хандуулна. За хамгийн сүүлд буюу 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. За ингээд найрахасаа наадам дүүгээсэй гэж бооцоогоо 500 дахин өсгөх тэр боломжийг бид одоо хүлээж байна. Тэгэхээр энэ боломж бол 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур байгаа. За би бол нэвтрүүлснээс нь 2-3 хоногийн 7 хоногийн дараагаар үндэсний лотерейн 4D-ийг тоглож эхэлсэн байгаа. Өөрийнхөө төрсөн өдрийг хийцэн. За хамгийн ихний тоо 4 гэж тоо гарч ирлээ. Хамгийн ихнийх нь. За 4. Нийтдээ эндээс бол 4 тоо гарч ирнэ. За яг дарааллын дагуу та таах юм бол таны бооцоо 500 дахин өсөх шүү. За 2 дахь өмлөг 4. Дахиад 4. За энд тэгээс 9 хүртэлх тоо тус бүрээс яг 4 байгаа гэсэн. Одоо 2 нь гараад ирсэн байна. За 3 дахь тоо ямар тоо байна? Ахаа 4-гээ гараад ирэх шүү. 4. За хамгийн сүүлийн тоо ямар тоо байх нь вэ? Ямар тоотой бөмбөлөг гарч ирэх нь вэ? За яг энэ хүү зарчмаар 2 дугаар зэргийн хонжуур мөн 1 дугаар зэргийн хонжуурыг бид тодруулах болно. За та санаа зовтгүй таны тоо хэрвээ таараагүй бол дахиад 2 боломж байгаа. За хамгийн сүүлийнх нь тоо 2 гэсэн тоо бөмбөлөг гарч ирсэн байна. За нийтдээ 25 бөмбөлөг гаргахаас эхний 4 бөмбөлөг нь гараад ирлээ. За эхнээс нь одоо танилцуулъя. Бөмбөлгүүдийг 4 гэсэн бөмбөлөг байна. За мөн 4 гэсэн бөмбөлөг байна. За 3 дахь бөмбөлөг бол 3 гэсэн бөмбөлөг байгаа. За хамгийн сүүлийн бөмбөлөг 2. За ингээд 44-32 гэж бөглсөн тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөх нь. За сая таны тоо гараагүй бол санаа зовлтгүй танд дахиад 2 боломж байгаа гэдгийг хэлье. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг бүгдээ хамтдаа харъя. За яг адилхан 40 бөмбөлөг бий. За эндээс гарч ирсэн 4 тоо тооны ард харгалзах тэр бооцоо 1000 дахин үржигдэх юм шүү. Хамгийн ихнийх нь 7. Та тоглохдоо хэдэн ч хувилбараар оролцож болно. Гэхдээ хувилбар болгоны ардлын мөнгөн дүн 500 төгрөгөөс дээш байх ёстой шүү. За дараагийнх нь 1 байна. 7 тэгээд 1. 7 1. Дараагийнх нь 2 гэсэн тоо байна. За одоогийн байдлаар 712 гэсэн тоо бүрдээд байна. За хамгийн сүүлийн тоо ямар тоо байх нь бүгдээр хамтаарай. Энэ бол 4 дахь бөмбөлөг. Өнөөдрийн 8 дахь бөмбөлөг 3. За. Ой. Ава. За. 3. 7 1 2 3. 71 23 гэж та бүгэлсэн бол таны бооцоо 1000 дахин үржигдэх юм байна. За. За ер нь бол одоо 4D тоглож байгаа хүмүүст нэг шанс үлдчихэж байгаа. Тэр нь бол бооцоогоо 2000 дахин өсгөх тэр боломж. Хэрвээ таны бүгэлсэн тоо эхний 2 машинаас гарч ирээг бол одоо 3 дахьыг харах үлдсэн байна. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуур таны бооцоо 500 төгрөгөөс баггүй байх ёстой. 500 төгрөгөөс дээш байх ёстой. Хамгийн бага нь 500 гэж бодох юм бол 2000 дахин үржигдэн гэдгийг та бүхэндээ хэлье. Сая төгрөгтэй болж ийн гэсэн үг. За эхнийх нь 5 гараад ирсэн байна.
тэг гарч ирсэн байна. Тэг 5 тэг 5 тэг. За 3 дахь бөмбөлөг 2 5 тэг 2. За хамгийн сүүлийнх бооцоогоо 2000 дахин өсгөх боломж ямар тооны ард байна вэ? 8. За 5 тэг 2 8. 5 тэг 2 8. За дөрөвдгийн бүх хонжуурын тоонууд гараад ирлээ. Эхнээс нь танилцуулъя. Дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуур 4 4 3 2 гэсэн байгаа. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуур бол 7 1 2 3 гэсэн тоо байгаа. За дөрөвдгийн 1-р хонжуур буюу 2000 дахин бооцоогоо өсгөх боломж бол 5 тэг 2 8 гэсэн энэ тоонуудын ард нуугдаж яах нь байна. Ингээд ил боллоо. За ингээд дөрөвдгийнх нь их баярлалаа. За харин одоо 6D тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. 6D бол 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа. За хамгийн өндөр нь 50 сая төгрөг. За тэрнээс доошоогоо та огцон буураад хэрвээ 5 тоог дараалж та чадах юм бол сая 500 мянган төгрөг хойчно. За 4 тоо таах юм бол та 150 мянган төгрөг. За хамгийн ихнийх нь 2. Хамгийн ихнийх нь 2. За 2 дахь нь 5. 6D-ийн тоглогчид бол яг энд гарч ирж байгаа тоонуудаас дарааллын дагуу таах ёстой гэдгийг л маш сайн мэдээд авчих хэрэгтэй. За дараагийнх нь 5. Ахиад 5 гараад ирлээ. Энд нийтдээ 60 бөмбөлөг байгаа. Тэгээс 9 хүртэлх. Гэхдээ тоо тус бүрээс 6 ширхэг байгаа. За 5. Дараагийнх нь 8. 2 5 5 8. 2 5 5 8. За 5 дахь бөмбөлөг. 5 дахь нь тэг гэсэн бөмбөлөг байна. Тэг. За яг энэ 5 тоог дараалж та чадсан байгаа бол сая 500 мянган төгрөгтэй болсон. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн бөмбөлөг нь 2 гэсэн бөмбөлөг байна. 2. За 2-оор эхлээд 2-оор төгслөө дөө. За 6D-гийн одоо хамгийн өндөр шагнал буюу 50 сая төгрөг хожих тэр тоо бол ямар тоо байсан бэ гэвэл 2 5 5 8 тэг 2. 2 5 5 8 тэг 2. За энэ тооны ард 50 сая төгрөгийн эзэн байж 6D-гийн бүх тоглогчтой амжилт хүсье тодорхой хэмжээний хонжууруудыг хоцсон байх сая 500 150 15,000 1500 хоцсон байх гэж найдаж байна. За ингээд харин одоо хамгийн өндөр шагнал гэж хамгийн өндөр хонжуур хожих тэр боломж эхлэхэд бэлэн болж байна. Энэ бол 120 сая төгрөг хожих боломж байгаа. Ингээ энд бол нийтдээ 1-ээс 42 хүртэлх бүх тоонуудыг агуулсан 42 бөмбөлөг байгаа. За эндээс 6 бөмбөлгийн хамгийн ихний 6 бөмбөлгийг та дараалал харгалцахгүйгээр та чадах юм бол 120 сая төгрөгийн эзэн болно. За ингээд маань эргэлдэж эхэллээ. Хамгийн ихний бөмбөлөг нь ямар бөмбөлөг байх нь вэ? Хамгийн ихнийх нь 39 байна. Дараалал харгалцахгүй гэдгийг бас дахиад хэлье. За энэхүү нийт гарч ирэх 6 бөмбөлөгнөөс та 5 бөмбөлгийн дараалал харгалцахгүйгээр та чадах юм бол 900 мянган төгрөг олж шүү. 900 мянган. За дараагийнх нь 26. За 39-ийн дүү буюу 38 гарч ирж байна. 38. 39 гэдэг тоо гараад ирэнгүүт надаа 39 гэдэг нэртэй ахман санаанд орж ил. За 35. За 5 дахь бөмбөлөг 16. Эхний 4 бөмбөлөг бол ерөнхийдөө дандаа өндөр тоотой байсан бол
16 бас арай бага тоотой гарч ирж байна. За хамгийн сүүлийнх буюу 120 сая төгрөг хожих боломжийн тэр бөмбөлөг 32. За бонус бөмбөлгийг бүгдөө хамтдаа хүлээе. 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг байдаг. 10. Бонус бөмбөлөг өнөөдрийн бонус бөмбөлөг 10 гэсэн бөмбөлөг байлаа. За 30 гэдэг тоонууд айгүй их гарч ирэх. Ер нь бол энэ 30 гэсэн тоонууд л за нэг ганц 2 за ер нь нэлээд олон даа сүүлийн 2-7 хоногт бол ер нь яг энэ жакпотын 120 сая хожиж байгаа дээр 39, 38, 30 тоонууд их гарч ирж байгааг үзэгчд маань анзаарсан баг. За ингээд 39 хамгийн ихнийх нь тоо, дараагийнх нь 26, тэрний дараагийнх 38, дөрөвт хүмбэлэг 35, 5 дахь хүмбэлэг 16, 6 дахь буюу 120 сая төгрөг хожих боломжийн хамгийн сүүлийн тоо бол 32 гэсэн бөмбөлөг байлаа. Ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг бол 10 гэсэн бөмбөлөг байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж чинь. Ер нь энэ 7 хоногийн нэвтрүүлгүүд маань та бүхэнд хүрлээ. За олон азтангууд хожижврын эзэд тодорсон байх гэж найдаж байгаа. Ингээд дараагийн 7 хоногийн нэгд өдөр уулзтлаа баяртай. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхаарч үзсэнд бүгдэнд нэг баярлалаа. Хагас бүтэн сая өдрийг сайхан амарч өнгөрүүлээрэй. Баяр та. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий цугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хож амьдралаа өөрчил.